За сайн байцгаана уу? Эрхэм дайчдын амрыг гэрээ. Сурагчдыг дээрлэхэлтийн эсрэг идэвхтэй оролцуулах нь дээрлэхэлтийг бууруулах, шийдвэрлэх хүчин зүйл мөн гэдгийг нотлохоор нотлогч багийн 1-р гишүүн байлдагч Гантүкс, 2-р гишүүн байлдагч Хаш Эрдэнэ, 3-р гишүүн байлдагч Хүслэн нар мэтгэлцэд бэлэн болоод байна. Судалгаагаар дээрлэхэлтийн тохиолдлын 80% хүртэл нь сурагчид харж байдагч оролцдоггүй. Бүр 80% нь. Хэрвээ тэд оролцвол юу өөрчлөгдөх вэ? Тодорхойлолт нь үеийнгийн дээрлэхэлт гэдэг нь давтамжтай, хүчний тэнцвэргүй сөрөг үйлдэл дээр тулгуурладаг. Идэвхтэй оролцогч буюу peer intervention сурагч дээрлэхэлтийг хараад зогсоох, хамгаалах, мэдээлэх үйлдэл хийх гэдэг нь гэдгээр батлагдж байгаа. Шийдвэрлэх хүчин зүйл гэдэг нь хамгийн их нөлөө үзүүлж системийг өөрчилж чадах гол хөшүүрэг юм а. Дээрлэхэлт нь багшийн хяналтаас гадуур үеийнгийн нөлөөнд тулгуурласан нийгмийн үзэгдэл юм а. Иймээс зөвхөн насан туршидчдын оролцоо хангалтгүй. Зөвхөн багш биш, сурагч өөрөө шийдлийн нэг хэсэг байх ёстой. За манай багаас тавьж байгаа шалгуур бол хариуцлагатай сурагч, аюулгүй сургууль. За аргументтэй орцгоё. Аргумент 1. Дээрлэхэлт хийхдээ анхаарал, давмгай байдал дээр суурилдаг. Харин бусад сурагчид оролцвол дээрлэгчийн давуу байдал алдагдаж нийгэм орчны дэмжлэг үгүй болно. Үүн дээр нэг баримт дурдахад Америкийн нэгдсэн улсын засгийн газраас ажилуулдаг дээрлэхэлтийн эсрэг албан ёсны мэдээлэл зөвлөмжийн платформ болох stopbullying.government дээр бичигдсэн мэдээллээр дээрлэхэлтийн нөхцөл байдлын 50%-ийг хөндлөнгөөс харсан сурагчид таслан зогсоож чадсан байна. Үүнээс харахад сурагчдыг дээрлэхэлтийг таслан зогсоогч идэвхтэй оролцогч болох нь дээрлэхэлтийг таслах үр дүнтэй арга болох нь харагдаж байна. Аргумент 2. Нийгмийн хэвшмэл байдал. Нийгмийн хэвшмэл байдал гэж юу вэ? Ингээнээр хүмүүс ямар үйлдэл зөв, ямар үйлдэл буруу вэ гэдгийг ганцаараа биш, бусдын үйлдэл хандлагаар шийддэг. Жишээ нь нэг ангид нэг хүүхэд дээрлэж чинь, 20 хүүхэд харж чинь. Хэрвээ хин ч юу ч хэлэхгүй бол дээрлэхийг ч ингэж ойлгоно. Энэ бол хэвийн зүйл. Хинч намайг хориглохгүй юм байна гэж ойлгоно. Энэ бол дэмжигдсэн норм болж байгаа. 3-4 сурагч хэрвээ болох хэрэгтэй одоо ингэ зогсоо гэж хэлэх юм бол энэ бол буруу, би бүлгийн эсрэг явж байгаа юм байна гэд дээрлэхийгч ойлгох болно. Энэ бол эсэргүүцсэн норм болж байгаа. Үүнээс бид дээрлэхэлт ганц хүний үйлдэл биш, энэ бол бүлгийн зөвшөөрөл дээр тогтдог зан үйл гэж ойлгох хэрэгтэй юм а. Бидний энэхүү санааг дараах баримтууд баталж байгаа. Америкийн сэтгэл судлаач Альберт Бандурагийн судалгааны ажлын гол санаа нь хүн зөвхөн өөрийн туршлагаар биш, бусдыг ажиглаж байж зан үйлд сурдаг гэж үздэг. Тэгвэл хүмүүс бусдыг ажиглаж ямар үйлдэл зөвшөөрөгдөж байна гэдгийг ойлгож тэрийг дагна гэсэн үг юм а. ЮНЕСКО-гоос гаргасан дээрлэхэлтийн талаарх судалгаа зөвлөмжөд дээрлэхэлт нь тухайн бүлэг хамт олонны харилцаанаас шууд хамаардаг гэсэн байдаг. Энэ нь дээрлэхэлт төртөж байгаа орчинд байгаа сурагчдын оролцоо чухал болохыг баталж байгаа юм а. Тиймээс эргэн тойронд байгаа хүмүүс чимээгүй байх тусам дээрлэхэгч илүү итгэлтэйгээр давтамжтайгаар үйлдэлээ хийсээр байдгаа гэсэн үг юм а. Тиймээс анги чимээгүй байвал дээрлэхэлтийг зөвшөөрч байна гэсэн үг. Харин тэд дугарч эхлүүл дээрлэхэлтийг буруудахснаар дээрлэхэгч ангидаа гадуурхагдахгүй тулд үйлдэлээ хянаж эхэлдэг байна. Харин сурагчдын дээрлэхэлтийг зогсоох гол оролцогч болгож чадвал дээрлэхэгч ганцаард нь үйлдэл нийгмийн хувьд буруу болж давтамж хийх магадлал нь буурна гэсэн үг. За аргумент 3. Энэ нь асуудлыг гаднаас биш дүрм журмын аргаар харин дотроос нь сурагчдын зан үйл хандлагыг өөрчлөн гэсэн үг юм а. Багш бүх зүйлийг харж чаддаггүй. Харин сурагчид үргэлж хамт байдаг. Тэр үргэлж хамт байдаг сурагчид зан үйл хандлагыг эргээр өөрчилж чадвал дээрлэхэлт өөрөө орших боломжгүй болдог гэсэн үг. Ингэсэн цагт багш байхгүй үед ч дээрлэхэлт зогсно. Энэ бол тухайн сургуулийн соёлын өөрчлөлт болж чадна гэсэн үг юм. Ингэснээр сургууль ээлтэй илүү аюулгүй орчин болно. Финляндийн Кива хөтөлбөрч үүнийг баталж сурагчдын оролцоогоор дээрлэхэлтийг 30-аас 40% бууруулсан. Иймээс дээрлэхэлтийг гаднаас хянах биш, дотроос нь өөрчлөх шаардлагатай. CDC-гийн судалгаагаар дээрлэхэлтийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь орчны өөрчлөлт гэдгийг харуулсан байдаг. Энэ нь бодит орчинд үүсэлж байдаг системийн шийдэл болж өгдөг. Тиймээс манай баг дээрлэхэлтийг зогсоохын тулд зөвхөн дээрээс бас гаднаас биш, дотроос нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөгийн нөхцөлд дээрлэхэлт бол зүгээр л нэг үйлдэл биш, харин зөвшөөрөгдөд байгаа сөрөг соёл юм.
Тиймээс дээрлэхэлтийг бууруулах гол шийдэл нь сурагчдыг дээрлэхэлтийг зогсоогч, идэвхтэй оролцогч буюу peer intervention болгох явдал юм. Ингэснээр энэхүү сөрөг соёлыг эерэг, ээлтэй соёл болгож өөрчилж чаднаа. За баярлалаа. За би хайч асуултанд билээ. За хамгийн ихэнд хинч зогсоодгүй гэжсэн. Яагаад хинч зогсоодгүй юм болоо дээрлэхэлтийг? Яг тэр асуудлын талаар бид ярьж байгаа. Тэр оролцдоггүй байгаа тэр 80%-ийг оролцуулахын тулд оролцуулчвал бүх зүйл өөрчлөгднө. Дотроос нь өөрчилж байгаа гэсэн үг юм л да. Баярлалаа. Зан үйл хандлагыг ер нь хэн өөрчлөх юм бол? Зан үйл хандлагыг эргэн тойронд нь байгаа одоо нэг сурагч өөрчлөгдөхөд дараагийн сурагч өөрчлөгдөж ингэж хувь нь өснө гэж ойлгож болно. Баярлалаа. Одоо аюулгүй сургууль гэжээс одоо энэ орчныг ер нь хэн бүрдүүлчих юм болоо сурагч нарт? Аюулгүй орчныг бүрдүүлэх нь өөрөө одоо танаа хамгаалж байгаа одоо няцааж байгаа байдал мөн тэрнтэй бас санал нэг аюулгүй байдлыг бүрдүүлж байгаа танах боловч аюулгүй байдалд байхад тэр асуудлууд үргэлжилсээр байдаг багшийн хяналтанд байхгүй үед ч юм уу одоо аюулгүй байдал камержуулсан байсан ч камергүй газар идэг энийг л зогсоох гээд энэ талаар баярлалаа. Кева хөтөлбөр нь болохоор нэг зөвхөн сурагчдын оролцоогоор л 30-40% дээрлэхэлтийг бууруулсан уу? Тийм, сурагчдын оролцоо сурагчдыг идэвхтэй peer intervention болгосноор 30-40% бууруулсан гэдэг нь одоо баримт нотлоход 2011 онд гаргасан судалгаа байгаа юм л да. Түрүүн 50% зогсоосон гэжсэн. Үлдсэн 50% нь яасан бол? Тэр 50% бол хэрэгжүүлж эхлээд одоо 50% хүртэл нөлөөлж эхэлсэн байгаа. Одоо энэс цаашаа бүх сурагчид одоо 80% оролцдог гэсэн шүү дээ. Одоо тэрнээсээ ахуулаад одоо тэрнээс цааш өсөх боломжтой тоо гэж үзэж байгаа.